Сайн байцгаана уу эрхэм үзэгчдийн энэ өдрийн амгалан гэлтгийа. Америкийн визийг бонд буюу одоо барьцаа тавьж авах журмын тухай шинжилсэн мэдээллийг та бүхэнтэй хуваалцъя. За өдөртөө мэдэж байгаа өнгөрсөн оноос эхлэн Америк нэгдсэн улсаас нэр бүхий 50 улс орныг үүний дотор Монгол улсын иргэдийг B1, B2 буюу аяллаа виз авахд барьцаа мөнгө байршуулж авах ийм одоо журмыг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн байна. За тэгвэл Trade Department-аас энэхүү одоо визийн хоригт орсон буюу Америк нэгдсэн улсад одоо аялал жуулчлалаар ирж байгаа нэр бүхий 50 орны иргэдэд визийн барьцаа авах хөтөлбөрийг одоо байнгын болгох тухай шийдвэрийг гаргаж байна. За та бүхний харж байгаа энэхүү одоо Trade Department-ийн одоо журмыг бол ирэх даваа гараг буюу 8 дугаар сарын 3-нд холбооны бүртгэлийн албанд нийтлэхээр байна. За энэхүү шинжилсэн журамд дурдсанаас үзэхэд бол дээр нэр дурдсан одоо өнгөрсөн жилийн хэрэгжиж эхэлсэн туршилтын хөтөлбөрт хамрагдаж байсан одоо 50 улс орн бол энэхүү шинжилсэн журмын хүрээнд B1, B2 аяллаа визэнд 20,000 хүртэл долларын барьцаа төлөх журам байнгын болж хэрэгжихээр боллоо. За эдгээр 50 улс орн гэдэг маань бид бүхний мэдж байгаа сая манай 7 хоногийн бас мэдээгээр гарч ирсэн. За визийн хоригт өнгөрсөн жил орсон улс орнууд одоо хэвээр цаашдаа үргэлжлэхээр болж байна. За энд бол харамсалтай Монгол улс бол багтаж байгаа. За эдгээр улс орнуудын хувьд ийхүү одоо Америкийн аяллаа визийн хоригт орж байгаа шалтгаан бол нэгдүгээр эдгээр улс орнуудаас ирж байгаа одоо төр визтэй хүмүүсийн Америкт хууль зөрчиж визийн хугацаа хэтрүүлэн оршин суух хувь зэрэг одоо өндөр гэсэн ийм шалтгаан хэлж байгаа. За тиймээс ч эдгээр одоо улс орнуудаас нэр бүхий 50 улс орнуудаас ирж байгаа B1, B2 одоо визийн өргөдөл гаргагчид барьцаа мөнгө байршуулж Америкт зорчих тухай улмаар амлсан визийн хугацаанд зорчоод нутаг буудсны дараагаар барьцааны мөнгөө буцаан авах ийм одоо төр журмыг хэрэгжүүлж байсан. За тэгвэл Trade Department-ийн хувьд бол энэхүү туршилтын хөтөлбөр амжилттай болсон гэсэн дүгнэлтийг бол хийж байна. За энэхүү бичиг баримтанд дурдсанаас үзэхэд бол дээр нэр дурдсан улс орнуудаас B1, B2 визээр ирж байгаа одоо хүмүүсийн хувь одоо 83% хүртэл одоо багассан гэдэг ийм тоо баримтыг бол дурдж байна. За тиймээс амжилттай болсон гэдэг одоо үндслэлээр энэхүү визийн барьцааны хөтөлбөрийг нэр бүхий одоо 50 улс оронд байнгын ашиглахаар болж байна. За энэхүү эцсийн журамд бол эдгээр одоо 50 улс орноос зорчиж байгаа хүмүүсээс 20,000 хүртэл долларын барьцаа авна гэсэн ийм одоо ерөнхий заалт байгаа. За харин зорчиж байгаа хүмүүсээс хэдэн долларын барьцаа авах нь тухайн одоо улс орноос гол төлөв хамаарах. За консулын албадын одоо шийдэх одоо ийм зохицуулалт байна. За тиймээс Монгол улсын хувьд бол одоогийн одоо хэрэгжиж байгаа 5-аас 10,000 хүртэл долларын барьцаа цаашдаа огцом одоо 20,000 хүртэл нэмэгдэнэ гэсэн бол таамаг байхгүй байна. За ямар ч тач энэхүү эцсийн журам бол 8 сарын 3-нд өвчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Тиймээс Монгол улсаас B1, B2 одоо виз авч байгаа хүмүүст хэдэн долларын барьцаа нэххийг бид удахгүй харахаар байна. За ингээд мэдээний төгсгөлд дахин сануулхад бол энэ бол зөвхөн B1, B2 одоо аяллаа визэнд хамаарах ийм одоо бондын барьцааны журам юм аа. За харин бусад төрлийн визүүд тухайлбал одоо өөр B1, B2-оос бусад төр визүүд тухайлбал оюутны визэд энэхүү журам хамаарахгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. За энэхүү байнгын гэх нэршлиг бол наанта цаантай ойлгох шаардлагатай болж байгаа. За энэ шийдвэр нь гол төлөв одоо өнөөгийн засаг барьж байгаа Трампын цаашлын бодлоготой нэгт холбоотой ийм шийдвэр. Тиймээс лавтая Трампын засгийн үед бол энэхүү журам одоо цаашдаа энэ мэтээр үргэлжлэх нь бол тодорхой болж байна. За ингээд 28 оны эрхлэгчийн сонгуулийн дараагаар ямар эрхлэгч гарахаас хамаарч энэ журам цаашдаа үргэлжлэх хэсэг нь шийдэгдэх юм аа. За ийхүү Trade Department-аас гаргасан шинжилсэн одоо эцсийн журмын тухай тооч мэдээллийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя. Санхүү даатгалын мэдээллийг сургаар биш их сурвалжаас нь бид танд хүргэнэ.
Ашиглахад хэлбэр автомат хяналтын самбартай, цахилгаан баг зарцуулдаг, орчин үеийн олон шатлалт Ковей ус цэвэршүүлэгч нь тоосон цор, лаг шавар, хүнд металл, биологийн болон химийн бохирдлыг устгаж, элдв үнэрийг арилгаж, усыг сэнгэнсэн амттай цэвэр болгодог эрүүл мэндийн шидэд төхөөрөмж юм. Манайхан толон төхөөрөмжөө төлбөрийн уян хатан нөхцлөөр худалдаалахаас гадна түрээсийн үйлчлэгээ үзүүлж, угсралт, суйрлуулалтыг үнэн төлбөргүй хийж гүйцэтгэдэг. Ковей Purifier